Сайн байцгаана уу? Аранхай аймгийн нийтийн номын сангаас эрхлэн хүргэдэг номын цаг болон эхэлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Нэргүн Марламаатай ярилцгаар урьж ирүүлсэн байгаа. Ингээд Марламаатай энэ өдөр мэндийг хүргэе. Баярлалаа. Тань ч гэсэн мэнд хүргэе. За баярлалаа. За Марламаа маань манай номын сангийн бас байнгын уншигч, идэвхтэн уншигч байгаа. Тэгээд дээр нь ном маш их уншдаг. Яг хэдэн наснаасаа хэзээ санх эхэлж ном уншиж эхэлсэн бэ? Би 5 настайдаа анх бичиг үсэг бие даад сурсан. Тэр цагаас эхлээд үлгэрийн номыг их уншдаг байсан. Түүнийхээ ачаар маш зөв алдаагүй бичих чадварыг өөртөө суулгасан. Манай сургууль 2 давхартаа коридорын номын сантай. Тэр номын санг нэгдэж явах үед нь сэтгэл зүйч Наранбаатарын Аз жаргалын набор хэмээх номыг хамгийн анх авч уншаад тэр цагаас хойш ерөнхийдөө номыг илүү их эрчимтэйгээр өдөр тутамдаа тогтмол уншиж бай гэсэн зорилгыг өөртөө төвшүүлээд одоо хүртэл ном уншаад явж байгаа. За ном бэлэг авч ирсэн үү? Тэгээд бас өөртөө ном худалдаж авч уншиж ирсэн үү? Өмнө жил төрсөн өдрөөрөө найзаасаа ном авсан. Өмнө жилийн зуныхаа амралтаар бас ажил хийгээд амьдралынхаа хамгийн анхны цалингаараа өөртөө хөрөнгө оруулалт хийгээд Бэд олон зохиолчийн Амьдрал биелний охин өрмөн гэдэг энэ номыг худалдаж авч ирсэн. Энэ бол 3 төрөл байдаг. Амьдрал биелний хүүмэн, сүүлд Амьдрал биелний ханьмын гэсэн хувилбар нь гарсан байсан. Энэ номын гонцлог шинжний юм гэхээр зохиолч нь уншигчдаа яг өөрийнхөө хүүхдэд зөвлөж байгаа юм шигээр дотн мэдрэмжийг төрүүлж бичсэн. Тэгээд амьдралд хэрэгтэй маш үнэтэй зөвлөгөөнүүдийг тусгаж оруулж өгсөн учраас надад их таалагдсан. За номыг зоригтой уншиж чаддаггүй. Бас номноос яг хэрэгцээт мэдээлэлтэй олж авч чаддаггүй. Номыг бол маш олон зорилгоор уншиж болно. Миний хувьд гэх юм бол үгийн баялгаа нэмэгдүүлэх, ярианы чадвараа сайжруулахын тулд за мөн эссе бичгэд найруулга зүй, үгийн сонголт маш их чухал байдаг. Номыг уншснараа бол эдгээр эссе бичих чадварт маш их тус болдог. Яагаад гэвэл номыг уншиж байх хавцад маш их олон шинэ үг өгүүлбэр тархиндаа шингээж авдаг. Түүнийгээ буцаага цаасан дээр буулгахад маш зөв зэгцтэй бичиж сурдаг. Тэр утгаараа маш өгөөжтэй байдаг. Уншижсэн номнуудаас ч хамгийн их таалагдсан өөрөө чинь сэтгэлд хоногшин үлдсэн тийм ном байгаа юу? Бямбагийн Саран туяа зохиолчийн Сархөгтөн бэх гээд зохиол байгаа. Энэ бол түүхэн холбогдлолтой зохиол. Тэгээд Монголын ухаанд хаттын нэг болох Сархөгтөн бэх гээд хатны тухай сэцэн ухаан Монгол эмэгтэй хүний ёс суртахуун, уян хатан байдал, за тэгээд цэцэр хатуучлалын тухай их сайхан өгүүлсэн ном байдаг. Монгол хүн Монголынхаа түүхийг мэдж байх ёстой. Ийм учраас энэ ном нь бол надад маш их таалагдсан. Тэгээд Сархөгтөн бэх хатны амьдралдаа баримталдаг зарчим, зан чанараас нь өөртөө бас тусгаж авахыг хичээдэг учраас энэ ном айгүй их таалагдсан гэж хэлж байна. За ном унших арга барилынхаа тухай бас ярил. Дээр нь номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? За миний хувьд гэх юм бол амьдралдаа шинэ зүйлийг хийж эхлүүлсэн бол тууштай байхыг хичээж өдөр болгон хийгээд явахыг хичээдэг. Тэр утгаараа номыг бол өдөрт тогтсон цаг гаргаад яг өдөр болгон туршламал уншлагын цагтай болж тэгж уншдаг. Ингэснээрээ тухайн эхлүүлсэн номоо яг хурдан хугацаанд дуусгах. Тэгээд илүү олон номыг богино хугацаанд үр бүтээлтэй унших боломжтой. Гэхдээ яг ном уншиж байгаа гээд юу ч хамаагүй унших биш өөртөө хэрэгтэй. Яг гол чухал мэдээлэл олж авах нь чухал. Ягаад гэвэл тооноос илүү чанар нь чухал байдаг. Номын сонголтын үед би шинжлэх ухаан болон гадаад Монголын уран зохиолын ном голлож уншдаг. Уран зохиолын ном уншиж явах үед тархинд тухайн номын үйл явдлыг төсөөлөөд яг кино үзэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Шинжлэх ухааны талаас гэвэл би ирээдүйн мэргэжлэрээ биотехнологич мэргэжилтэй болно гэж шийдсэн. Энэ мэргэжил нь хим биологитой холбогдолтой байдаг. Тэр утгаараа хим биологийн номыг сонирхлоороо уншиж судалдаг учраас номын сонголт маань нэмэрхүү байна. Номын сонгоос зохион байгуулагдж байгаа соёл олон нийтийн ажилд ер нь маш их идэвхтэй оролцдог. Тэгээд тэр тусмаа үндэсний бичих үсгийн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг. Зөв сайхан бичгтэн уралдаанд 2 жил дараалж тэргүүн байр эзэлжсэн. Хинжлийн хувьд бол 3 дугаар байранд орсон байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр Монгол бичгийг ер нь бие дааж сурсан уу? Хичээлийн програмын хувьд судалсан уу? Яг Монгол бичиг бол 6 дугаар ангиас эхлээд ороод явдаг. Миний Монгол бичигт
одоо онцлог шинжнээ гэхээр Монгол хичээлд бос хүүхдүүдээс илүү дуртай сонирхолтой байсан хүн ер нь өөрийнхөө дуртай зүйлд илүү их цаг гаргаж цаг зарцуулж чаддаг учраас илүү их сайн сурдаг. Би тэгээд өглөө болгон 6 цаг тусаад монгол бичгийг уншаад суудаг байсан. Манай багш бол бас надад их нөлөөсөн. Цэрэн Балжт гээд монгол бичиг надад монгол бичиг заасан багш байдаг. Бид нарт орой болгон монгол бичиг заагаад өөрийнхөө үнэтэй цагаас зарцуулаад ингээд маш их сэтгэл зүрхээ зориулж бид нарт эрдэм заадаг байсан учраас одоо монгол бичгээр би алдаагүй зөв бичиж сурсан гэж хэлж болно. Үеийн нөхдөдтэй хандаж ном уншихтлаас нь уриалж юу гэж хэлмээр вэ? За өсвөр насны хүүхдүүд өдрийнхөө 9-өөс 10 цагийг сошиал орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Энэ бол маш их хугацаа. Үүнтэй цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахын оронд өөрт хэрэгтэй шинэ мэдээллийг олж авахын тулд номтой нөхөрлөөрэй гэж уриалмаар байна. Хүмүүс ихэвчлэн надад ном унших цаг байхгүй гэж ярьдаг мөртлөө сошиал орчинд зарцуулах сул цаг аюу их байдаг. Тэр сул цагаа ядаж 10 минут ч гэсэн ном уншаад өдөр тутамдаа хэвшүүлээд эхлэх юм бол амьдралд нь маш том өөрчлөлтүүд, эерэг үр дагаврууд гарч ирнэ гэж хэлмээр байна. За баярлалаа. Миний урилгыг хүлээж авч энэ нэвтрүүлэгт мань оролцсонд баярлалаа. За намайг урьж оролцуулсан бас баярлалаа. За номын цаг болон өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.